5 дугаар бүлэг тэр зүйл. Хинч байсангүй. Гайхалтай нь саяхан өртсөн болов уу гэмээр галын халуун элч нүүр цоргон угтлаа. Бүгд халуун галын элч рүү уралдан очиж бээрсэн гар олон нүрээ дулаацуулна. Энэ хараал идсэн байшинг олох гэж тэд бүхэл бүтэн 8 цаг явсан. Жолооч хүү нутгийн хүү боловч хизээч хар шилмүстэд ирж байсангүй. Ойрхон газар л да. Сумын төвөөс 2 өртөө хэртэй зайтай. Гэвч битүү агоор хүрээлэгдснээс гадна хид хідэн томхон даваа гүвэн дундуур баларсан зам харгыг даган бичсээр хэрийн хүн олж ирж чадхааргүй бөглөө юмсанжээ. Иргэн тойрондоо хурц хадан цохоо бүхий битүү шилмүст болон хар модоор хучигдсан балар хөвчтэй уулын нэгэн аманд уг байшин оршихаж. Хажуу талаараа 200 м хэртээд нэгэн догшин горь хурсах нь хар өвлийн хүйтэнд ч гэсэн уур цанс авсуулах нь их сонин. Хүний бараа энэ хавьд хідэн өдөр битгий хэл хідэн сар харагдаагүй нь орж буй цасны дээр гүйлдсэн амьтдын мөрөөр тодорхой хэлж болохоор одын сэтгэлд хэдэн өдрийн өмнө бодогдож байсан тэрхүү дотор сэртхийлэн бодол дахин тархийг нь эзэмдэхэд бодлоо сарниулах мэт хий амьсгаа авч өөр зүйлийг бодон алхлаа. Замын турш ачаа барааг нь буулгаж байхдаа эргээд хөдлөхдөө нэг ч үг дуграагүй жолооч хүүгийн машины дугуй мөр цасан дээр тодоос тод үлдсэн нь харахад хантайч эндээс үргэлжлээд төд удалгүй харанхуйд уусан алга болсон нь орчлонд ердөө бит хидл үлдсэн шүү дээ гэмээр сэтгэгдлийг төрүүлнэ. Энэ орчин, энэ байшин, энэ нутгийн хүмүүс түнд ирсэн цагаас нь хойш нэг л сонин мэдрэмж төрүүлээд байгааг тэр ойлгож байсан ч тайлбарлаж чадсангүй. Нэг л юу ч гэмээр юм битээ хүйтэн айц төрүүлсэн мэдрэмж. Иргэн тойрон мод бас дахин мод. Яагаад ч юм одын хувьд энд ирсэн нь амьдралдаа хийсэн хамгийн буруу үйлдэл хийгээд ямар ч аргаар хамаагүй буцаад хот руугаа явахыг юунаас илүүтэйгээр хүсэж эхэллээ. Тэр эндээс энэ хүйтэнд буцаж явганаар сумын төв орч чадахгүйгээ мэдэж байлаа. Цас үргэлжлэн орсоор л байсан учраас газар мэдэхгүй түүний хувьд хідэн нялх нойтон хүүхэдтэй энэ хүйтэнд явна гэдэг хизээч биелэшгүй зүйл байв. Тэдний ирсэн байшин тиймч шин бус. Тэр байтугай энгийн гэж хэлэхэд хэцүү хуучны байшин байлаа. 2 давхар бүртээ 3 өрөөтэй том байшин байгаад хажуудаа түлээний амбар болон хашаанд нь хуучин мал маллаж байсны ор хоосон том малын хашаа харагдана. Том дүнз моднуудаар гол нурууг нь босгосон хуучны царсан байшин. Магадгүй энд 100 жилийг өнгөрөөсөн байж мэдхээр өмхөрсөн булан тохой болоод халцраад аль хэдийн алга болсон бараавтар бодогны ормууд. Хизээ нэгэн цагт дүүжин сандал байсан гол нуруутай модон хажлагны бариулын орм нь ямар нэгэн хүрэн зүйлээр бодогдсон байхыг од олж харлаа. Сайдар ажиглан харуул хүнд зүйлээр цогсон бололтой мод баг зэрэг эвхэрч ботраад түүнийг тойроод амтны цус болов уу гэмээр хүрэн зүйл доош урсан хатсан нь илэрхий. Цааш хөргөлжлүүлэн харах гэтэл ихнэр хүүхдүүдийнх нь өөрийг нь дуудсан дуу сонсогдоод байшин руу гүйн орлоо. Энэ байшинд хин ч алхаа. Би бүр бөхөрөөгөр нь орж үзлээ. Гайхалтай нь хүн саяхан байсан нь илэрхий. Бүх зүйл нь тоос шороонд дарагдаагүй байх юм аа. Гэтэ чи энийг хараач. Энэ тавилгууд нь бүр ямар хуучин юм бэ? Би чиндээс телевиз радио байтугай гэрлийн чидэн чаагаад бүр оосонгүй шүү. Химээсээр цас дээд давхраас бууж ирэв. Нэрээ тийм байна. Энд чинь цахилгааны утас байхгүй юм байна штэ. Ястаа нэг хөдөө газарч гэж эндээ химэн од хилээд инээмсэглсэн боловч ам нь эвэлж өгсөнгүй. Нэг морич хаан болоод цаашаа өрөөлөө орлоо. Хүүхдүүд шинэ газар ирсэндээ ч тэрөө сэтгэл нь тун ханамжтай хэдэн өрөө дамжин гүйлтэн тоглоно.
Түүний үеэлийн 2 хүүгийн томыг нь шар хүү, харин арай багааг нь бор хүү хэмээн. Аль аль нь л дөнгөж 6-7 нас хүрч буй жаахан хүүхдүүд байлаа. Би жаахан айгаад л шүү. Энд зүтг хин ч алгаа. Би бүхэл өрөөгөр нь орсон. Гэтэл энэ байдлыг харах юм бол энд саяхан болтол хин нэгэн байсан. Хин нэгэн ойлгож гин үү? Бас энэ дугтуу ширээн дээр нь байсан. Химэн цасыг хэлэхэд од дугтойг нээн харуул бас л алт. Гэхдээ алт-алттаа том шармал бүүж бүр 2 ширхэг байлаа. Магадгүй алт тэр лааны гэрэлд хэтэрхий тод гялалцснаас уу барьж байхад гарт нь бүхэл бүтэн килограмм юм тавьчихсан мэт хүнд байснаас ч тэрөө одын сэтгэл гинэт жигтэйхэн баяр хөөрөнд умбаад ирэв. Тэр замын зардал хий гэсэн алтан эмэг бүгжийг зараад нилээн хідэн төөрөхтэй болсноос гадна нэг унц алтын үнцнийг ойлгож авчээ. Одоо түүний гар дээр бараг сая илүү төгрөгийн үн бүхий зүйл байв. Од ийм их мөнгийг тэр бүр олоод байдаг хүн биш. Саяхан л түүний хувьд аимшиг мэтэр санагдаж байсан энэ байшин, энэ бүхэн түүний хувьд гинэт деваач мэт санагдлаа. Нөхрийнхөө нүдэнд асч буй шунлын бяцхан цагийг ажигласан цас юу ч хэлсэнгүй. Жигтгэн асаж буй галын дэргэд хос 2 хүүхдүүдтэйгээ энэ байшин дэрсний анхныхаа орой хоолыг идэж байлаа. Цасын хувьд нөхөр хийгээд хүүхдүүд нь бүгдээрээ аз жаргалтайгаар инээлдэн ярилцацгааж байгаад харахад сайхан байсан ч энэ их учран тайлагдахгүй үйл явдлуудын тухай бодол болон сууж байв. Харин солон гохин цонхны давцан дээр суучгаад нэгэн зүйлийг ихэд шимтэнгүй хараа дагуулan ажиглахаж тэр зүйл ойрцоор л тэр зүйл амбарын хөндөрөө орчихлоо. Тэр зүйлээс охин төдөлн айсангүй. 6 дугаар бүлэг эхний шөнө. Аимшигтайгаар хар дарсан зүүднээс цас сэрлээ. Цагаа харуул шөнийн 3 цаг болж байхаж. Муухай зүүднээс болж булгалсан зүрхээ дараад эргэн харуул нөхөр нь орондоо байсангүй. Хачирхалтай доод давхраас нөхрийнх нь нэг хүнтэй ярилцсан буй чимээ сонсогдох хаж. Энэ шөнөөр энэ бүглүү газар хүн ирнэ гэж баймааргүй юм. Арай гэрийн эзэд ирсэн юм шүүстэй химэн цас бодоод яаран хувцлан доош буух зураа хажуугийн өрөөнд нойрсон буй хүүхдүүдийн өрөөний хаалгаар шагавал бүгд нам тайван унтаж байгаа мэт боловч шуухандсан сонь чимээ гарч байх юм. Доод өрөөнд нөхрийнх нь чанга ярилцсан инээх сонсогдоход цас буцаж эргэх гэтэл баг охиных нь хүнжил хөдлөөд байхыг анзаарлаа. Бас л зүйдэлж байна гэж ботсон цас хар дарж байх үедээ химэн очоод хүнжлийг сөхтөл охин цааш харан бүхтийн суугаад нэгэн зүйлийг ихэд хичээнгүйлэн идэж байхаж. Түүний жижигхэн биеийн идэж буй зүйлийнхээ аяар чичрэн жижигхэн толгоогоо гүнээр тонгойлгоод ардаа ээжигээ ирснийг ч мэдэх сөхөөгүй ажээ. Хүүе охин минь химэн цас охиныг өөрлөөгээ таттал. Бурхан минь. Охин нь нэгэн амтныг өс цустай нь холин ухаан жолоогүй идэж байлаа. Түүний жижигхэн живжний завсраар улаан цус туслуулсан хэсэг мах нэг хэсэг ус носын хамтаар болтой хаж. Нүд нь саяхан идэж байсан хоол руугаа шуналтай наргагүй харах ба байн шүлсээ гүт хийлэн залгина. Охинч удаан тэцсэнгүй ээжигээ хялам хийж харчхаад амтд хоол руугаа дайрч буй аратан мэт нөгөө хамтны сэг рүү ахин хушууга зоож зулгааж эхлэв. Цас энэ мөчөд бүр мөсөн ухаан нь балартаж нэг хэсэгтээ охиноо шүртэн зогсож байснаа гинэт ухаан орсон мэт тэрхүү амтныг шүүрэн авч "Солонгоо, миний охин чичи яаж ийна?" химэн хашгирлаа.
Охин ээжигээ сая л харсан мэт инээмсэглснээ хараагаа дахин өнөөх амьтны сэг рүү шилжүүлэхийг харсан цас бушуухан гихчин цонхоор нөгөөх амьтнаа чулуутчихв. Яг юу болоод байна миний охин? Яагаад ингэж байгаа юм бэ? Химэн амьсгаадан өгүүлсээр эргэн харвал охин харамсангүй нүдээр доош шидсэн сэгний хойноос харж байснаа. Ээжээ та надад гой хоол хийж өгөөрэй. Би хоолоо сайн идэх хэрэгтэй ээжээ. Гэхэн тэр. Тэгтэл хажуугийнх нь орноос тус бүрдээ хүүхдүүдийнх нь битүүхэн инээлтэх чимээ гарч нэгэн. Хөөе салангоо чи хоолоо болгоцсон уу? Чи хоолгүй болохоор одоо туранхаа олно доо. Гонц туранхаа хүүхдэд дургу гэсэн болохоор чамайг хастаа авч явахгүй байхаа. Гих дуун гарлаа. Цас гайхан эргэж лаага өргөн харвал хүүхдүүдийн хүнжил нэлэнхүйдээ цусанд бодогдсон байлаа. Хүнжилний булангаар дамжин орны модон хөлөөр ясан цусан зам орны шалны доогуур тунаж бяцхан шалбааг тогтжээ. Хүүхдүүд юм идэж байлаа. Хүүхдүүд тэрхүү зүйлийг цасын хийж өгсөн оройн шарсан махта хурганаас ч илүүтэйгээр итгэж тэд хоорондоо дуу чимээ гаргалгүй зөвхөн илүү их идэхийг хичээцгэн. Тэд бараг бүхэл бүтэн туглын мах идчихсэн байлаа. Хөөе цасаа сэрээчээ. Гэхэд цас нүдээ арай хийнэн харвал нөхрийнх нь гайхсан царай түүний дээрээс тонгойч харагдана. Цас хүүхдүүд химэн хашгиран өндийвөөс од гайхан хүүхдүүд унтцгааж байгаа штэ. Харин чи ингэж чанга хашгираад байх юм бол сэрээд тэд нар хуйлаа шүү гэд буцаад хэвтлээ. Цас аимшигтай хар дарснаа ухаарч буцаж хэвтээд саяны зүуднийхэн тухай бодол болон унтаж чадсангүй. Үнэн дээр зүуд байсанд нь дотроо тэцгэлгүй баярлаж байлаа. Ийм ёрын муухай зүуд тэрээр хүн болсноос зүудэлж байсангүй. Хэдий зүудч гэсэн цас хүүхдүүдээ хармаар санагдаж басан. Унтгалын өрөөнийх нь хаалганы урд очиж зогслоо. Гэтэл өөрөө зүудэндээ яг ингэж зогсож байснаа санан гинэт нуруугаар нь хүүт оргих шиг болов. Хаалгыг нь сэмэрхэн нээн орвол хүүхдүүдийн өрөө нам гүн дэрэгдэн очиж харвал бүгдээрээ тайван гихчин унтаж байгаа нь харагдлаа. Цасын сэтгэл тайтгарч өрөөнийх нь хаалгыг сэмэрхэн хаагаад буцаж өрөө рүүгээ орох гэтэл бүдэгхэн чимээ доод давхраас сонсогдов. Тэр чимээ маш бүдэгхэн сонсогдож байсан ч хэрчигнэх чимээ ямар нэгэн зүйлийн хатуу биетийг хайргадан хавируулж буй чимээтэй хамт үнэхээр сонсогдож байв. Зүудлэгөө байгаа хэмээн бие чимхэж үзвэл энэ удаад тэр үнэхээр зүудлэгөө байв. Яг юун чимээ гарч байгааг үзэхээр цас доошоо чимээгүйхэн алхалаа. Эргэн тойрон хав харанхуй хийгээд гагцхүү цонхны завсраар тусч буй сарны гэрэл байшингийн хаа нэгтээ тусна. Хав хар бараан болонгууд харлан харагдаж айсандаа баг зэрэг жихүүцэн даарсан бүсгүйд ёрын муухай амтан тэр сүудэрт нуугдан өөрийг нь нүд салгалгүй хараатж байх шиг болдогсон бол буцажгүйгээд орондоо орчмоор санагдсан ч доороос нь гарч буй чимээ их л сонь санагдлаа. Нэг алхлаа. Дахиад нэг алхаад хан даган гулсаж чимээгүйхэн доошосоор байлаа. Тэрхүү хэрчигнэх чимээ уламж тод сонсогдох нь хий зүйл сонсоогүйг илтгэн. Тэрээр доод давхрын шатны буланд хүрээд ирлээ. Яа хараггүй булангийн хуучин тавилга сэлт хадгалдаг өрөөнд хэн нэгэн байв. Бүсгүй одоо буцаад дээшээ гарахаасаа хүртэл айж эхэллээ. Хиний үл мэдэгдэх байшингийн хүйтэн ханнаалан ганц ч гэршиж чадалгүй айдас давтан чичрэн зогсоно. Цас зориг гарган тэр өрөөнд хэн байна вэ? Энэ хар шөнөөр юу хийж байгаа юм бэ? Гэхэд гинэт чимээ долдохгүй болчихлоо. Чив чимээгийн дунд
Нэг хором хэртэй хугацаа өнгөрөв. Тун удалгүй хин нэгэн хамраараа хүчтэй амьсгаа авах чимээ сонсогдлоо. Тэр агаар амьсгалж байна. Тэр намайг үнэрлэж байна. Гинэт хөлийн чимээ цаад өрөөнөөс гарлаа. Тэр наашилж байна. Гинэт цасын хамарт ой гутам хачин үнэр хан хийв. Муудаад утсан мах өмхийрүүд үнэр ордог шиг тийм л нялуун муухан үнэр тэрхүү хөлийн чимээтэй хамт өөрлөн чиглэн ирж байлаа. Булангийн өрөөний хаалга шөний харанхуйд муугай дуугаар хягтнан онгоолоо. Тэр гарч ирж байна. Тэр гарч ирж байна. Тийм ээ, тэр. Бүсгүй муухай ойрлон шатаар өгсөн унтгалынхан өрөөрөө хар хурдаар өгсөн гарлаа. Нэг мэтгэд тэрээр нөхрийнхөө гарт тэврүүлчихсэн ихэр татан уйлж өгсдөг шатны зүг чичрэн харж байв. Энэ үед хаалга буцаад хягтнан хаагтыг цас хийгээд түүнийг тэврэн зогсож би от хоёрын аль нь ч сонссонгүй. 7 дугаар бүлэг. Эхний өдөр. Цас орсоор л байлаа. Энэ хідэн өдрүүдийн шиг ийм их цас орохыг тэд анх удаага харж байв. Тэнгэрт онгоохгүй мэт хар үйл хуралдан том ширхэгтэй цас хайлан байх нь ойр орчмын 10 метрээс цааш газрыг үзэгдэхгүй мэт цагааруулан харагдана. Өнөөдөр шуурга шуурсангүй, харин ч гадаа жинхэнэ өвлийг санагдуулан дун цагаанаараа хийгээд энэ хавьд орчлон ертөнц гэж байхгүй, зөвхөн нам гүмийн хэсэгхэн орон зай мэт санагдуулна. Одоо булангийн өрөөг шалгахаар явлаа. Шөнийн басан үйл явдалт тэрээр нэг их цочирдсангүй. Мэдээж энд гадны нэгэн хүн эсвэл ямар нэгэн зүйл байхгүй гэж бүрэн итгэлгүй байлаа. Харин тэр шөнийн явдлыг эхнэрээсээ сонссон ч тэрхүү чимээг ямар нэгэн амьтны ичээ үүр басан байх гэж бодсон явдал байв. Одоо энэ газарт дуртай өөрийнх нь жинхэнэ гэр мэтээр хүлээн авах болсон нь энэ бодолд нөлөөсөн ч байх магадaltaй. Ямартай ч одоо тэрхүү өрөөг дахин шалгахаар шийдсэн юм. Өрөөний нэг болонд дан тавилах сэлт хураажээ. Хуучны модон цаг нэг жижигхэн цоочтой ирээн авдар модыг нь авч ашигласан бололтой нэг орны толгой хийгээд пүрш, сэлт, нэг том шуудаатай зүйл байсныг нь өргөж үзэхэд дан хувцс хийсэн бололтой тийм ч хүнд зүйл биш юм. Нэг үзүүр нь юу ч юм бэ болсон даавуугаар боосон хуучны зурагтай жаад сэлт, жижиг сандлууд гэх мэт навшнууд хөвлөрөөстэй харагдана. Гэхдээ энэ өрөөнөөс нэвширсэн муухан үнэр ханхиж байсан нь сонирхлыг нь татлаа. Үнэр яг нөгөөх том боотолтой хувцснаас ханхлана. Одоо чухам юу болсныг үзэхээр сонирхон боотлыг задлав. Нөгөөх нэвширсэн үнэр ханхиж од амьсгалах аргагүй болон хамраа таглав. Яа, чөтгөр авъя чи одоо юу гээч дэвэ? Химэн од боотлыг газар хаян арагшаага хан налан зогслоо. Боодолд тэр чигтээ одын ботсончлон хувцас хунар хийгээд даавсэлт байлаа. Гэхдээ тэд бүгд жаахан хүүхдүүдийн хувцас байсан ба бүгдээрээ шахуу нэгэн хурц зүйлээр сэжигдэн урагдсан хийгээд хаасайгүй цусанд бодогдсон байв. Одын дотор харанхуйлж өрөөнөөс гарахаар эрэхтэл толгойд нь энэ зүйлийг за эхнэр хүүхдтэй л хөцүүлж болохгүй юм шүү гэсэн бодол орж ирэв. Цас үүнийг харуул улмал их байх болно. Тэр одоо ч ямар нэгэн зүйлээс айж байгаа. Хэрвээ тэр үүнийг харах юм бол эндээс явахыг хичээх болно. Би тэндээс явж болохгүй. Угаасаа явах зам ч байхгүй. Би өөрөө амандаа орж ирсэн тэр олцыг хилээрээ түлхдэг тэнийгэр биш. Энд хэн нэгэн байгаа нь ойлгомжтой. Гэхдээ бидэнд муу юм болоогүй. Тэрч байтугай бидэнд хангалттай их цалин өгч байгаа. Би дахиж дутуу 30 явахыг хүсэхгүй байна. Одоо энэ мэд зүйлсийг амандаа өглөн нөгөө хувцснуудыг буцааж ууданд нь хийгээд амийг нь боож авдарны цаад руу далд хийхээр тэдгээр зүйлсийг зайлууллаа. Харин энэ удаад од цоцсондоо бараг л арагшаас аваад унчихсангүй.
Од хэдийгээр бүх зүйл хэвэн байна гэсэн ч түүний царай ямар нэгэн зүйлийг нуугаад байна гэдгийг цас мэдэж байлаа. Түүнээс хэд хэд асуусан боловч сүүлдээ од уцаарлангуу дуугаар байхгүй юу ч байхгүй чи битгий наад сайн юм ярьж хүүхдүүд айлгачих химэн зандарснаас хойш цас дахин юм асуусангүй. Хүүхдүүд гадаа тоглохоор гарчээ. Нөхрөнч гэсэн гадагшаага гарахаар явсан ч хаашаа явхаа цаст хэлсэнгүй. Өдрийн 4 цаг 20 минут. Цас дээш унтгалын өрөө рүүгээ зүглэн шатаар өгсөж байгаад санамсаргүйгээр хүүхдүүдийн өрөөний зүг харлаа. Солонгийн орон дээр нэг хүн эсвэл амтан арагшаа хараад сууж яв. Тэр наашаага толгоон эргүүллээ. Хүн шиг биетэй том бүдүүн туулай цас руу ширтэн харж яв. Туулай чимээг өхөн инээмсэглэлээ. 2 дахь өдөр. Одоо алхасаар л байлаа. Тэрээр ямар нэгэн зоригтойгоор алхасангүй. Зүгээр л ухаан бодлоо цэгцэлэхээр жаахан амьсгаа авахаар магадгүй энэхүү сонин зүуднээсээ сэрхийг хичээн алхаж байв. Түүний хацрыг өвлийн уулын жавар тас нис хээлгэж байсан ч гар нь бээлийн дотроо хөлдөг шахан чимчигнэж байсан ч түүнд харих бодол байсангүй. Сэтгэлд нь ганцхан мухрын өрөөл бодогдоод байлаа. Тэр өдөр мухрын өрөөнөөс олж харсан зүйлээс од үхтлэн айчв. Хүрэнтэж харалсан ханан дээр хэн нэгэн цусаар түүний хүүхдүүдийн нэрийг бичээд нэр тус бүрийнхэн доор нь өөртөөх нь зургнуудыг наасан байлаа. Гайхалтай цус саяхан бичсэн болов уу гэмээр хатчиж амжаагүй шинээрээ байсан нь тэрхүү бичээсийг үлдэгч одоо ч гэрт байна гэсэн үг болохыг ойлгож байв. Өөрийнх нь хүүхдүүдийн зураг өнгөрсөн жилийн шинэ жилээр авахулсан зургнууд байсан бөгөөд тэрхүү зургнууд авдар дотор Улаанбаатарт байшингийнх нь хойд амбарт бусад эд хогшлын хамт байгааг од сайнаастай мэдэж байлаа. Тэрхүү зургнууд авдар дотор Улаанбаатарт байрлах өөрсдийнх нь байшингийн хойд амбарт бусад эд хогшлын хамт байгааг од сайнаас сайн мэдэж байлаа. Учир нь тэрээр зургийг авч явахгүй хэмээн их нэртэйгээ маргалцснаас санаж байв. Үнэхээр л цасан хилээд байсанчлан хэн нэгэн энэ байшинд байна. Тэр миний хүүхдүүдээр яах жаан болов? Хэмээн гинэт одын сүүлийн бодол тархинд нь харван орж ирлээ. Тэр байшинд байна. Бурхан минь, би ихнэр хүүхдүүдээ орхиод удсан байна штэ. Химээгээд од буцаад гэрийн зүг хомгийг гүйлээ. Тэнгэрхүү хашааны хажуугийн амбарт хэн нэгнээс нуугдан зогсно. Түрүүхэн нуугдаж байгаад хамгийн түрүүнд баригдсандаа ч тэрээр энэ удаад баригдахгүй ногтхыг маш ихээр хүсэж байлаа. Хэдийгээр өлсөж бас ялимгүй даарч байсан ч хүүхдүүдийн хувьд энэ тоглоом тун зугаатай санагдаж байв. Тэд эхэндээ хоорондоо хөөцөлдөж, бие биетэйгээ ноцолдож, цасаар байлдаж байсан ч сүүлдээ энэ том байшингийн эргэн тойронд нуугдаж тоглох нь зугаатай санагдсан ба шархуу бусдыгаа хайхаар тэртээ болонд 100 тоолон үлдсэн аж. Тэнгэр амьсгаагаа даран энэ удаад баригдахгүй хичээн хуучин муу бүтээлэгний доогуур шурган хэвтлээ. Шархууч тоолж дууссан бололтой хажуугаар нь сүр сархийн өнгөрснөөс хойш чимээгүй боллоо. Хүү хэвцээр л байлаа. Тэд өстө намайг лайж байгаах та олж чадахгүй юм чин химэн инээмсэглээд бүтээлгэн доогоороо тонгон хартал хэн нэгэн хөл нүцгэн хүний хөл харагдаад өнгөрөв. Тэнгэр гайхан дахин хартал тэрхүү хөл амбарын болон руу чиглэн нэг зүйлийг чирэн явхаач. Хүү гинэт айч эхлэв. Тэр хөл цэлдэн хөх өнгөтөн дээр шавартай хойлолцсон нь их муухай харагдаж байв. Төдөлгүй хөлийн чимээ цаашлан алга болоход хүү бүтээлгэнд ороос гарч тэрхүү хөлний явсан зүг чимээг гүйхнээр алхлаа. Амбарын болон байгаа гэж бодсон нь үгүй байв. Амбарын цаад үзүүр хаа хүрхэн мэдэгдэхгүй доош сунан үргэлжилсээр л байв. Яг л хулганы нүх мэт урууга зам руу хүү чимээгүйхэн алхаж байв.
Гэнэт хэн нэгний гутал хөлтөн тэглэлээ. Борхүүгийн гутал байгааг хүү хараад л шууд танилаа. Цаашлан харвал борхүүгийн хөрөм нөгөө гутал борч ихтэй малгай нь ноосон цамцсан. Хүү харанхуйд чимээ гаргалгүй орчноо баримжаалан алхасаар л байв. Тэр муухай хөлтэй амтан борхүүгийн хувцсыг тайлаад ийшээ аваад орсныг хүүгийн зүн совин хилээд л байлаа. Буцмаар санагдаж маш их айж байсан ч гадаа бүрэнхий болж амбарны үүд харлан буцаад явхад тэр муухай хөлтэй амтан араас нь дайраал ирэх юм шиг санагдан бяцхан зүрх нь төг зохлон хан налан бүлтэлцэн зогсож байв. Гэтэл тэртээ цаана бүдэг гэрэл хаслаа. Хүүгийнүүд харанхуйд дасаагүй дээч тэрүү эхлээд юу байгааг нь ялгаж салахгүй байсан учраас жаахан урагшлан алхаад хажуугийн хуучин ширээнд орох новшин донд хөвтөд тэр зүг харлаа. Одоо тэрээр маш сайн харж байв. Хав хүлэх гэр дээл өмссөн бүх төр тэр зүйлийг хараад хүү золтойл чарлчихсангүй. Үс нь маш уртын дээр ширэлдээд хитэн тийш сэгсэйчихсэн. Яг л бүрхий юм шиг бүх төр нуруутай толгой нь нуруунаасаа доош суусан хүн гэхэд хүн биш. Нэг амтан цааш хараад нэгэн зүйлийг хичээнгүйлэн мэрхэж. Хүү түүний гарт байгаа зүйлийг хараад аимшигтай чангаар хашгирч орхив. Гартаа борхууг нуглаад нэг үзүүрийг нь тас хатсан цээжин биеийг барьсан өнөөх амтан гинэт иргэн харлаа. Хүү ухасхийн босч хамаг чадлаараа гүйсээр байв. Гинэт ард нь муухай хашгирах дуун гарч өнөөх амтны хүйтэн гар мөрөнд нь хүрх алдад хүү гинэт хурдлан амбарны үүдээр гүүн гарч цасан дээр шурган унав. Хашааны булангаас хүүгийнхээ дууг сонссон од гүүн гарч ирэхэд хүүн аль хэдийнэ ухаан алдсан байв. Наймдугаар бүлэг харанхуй. Цаг чаг хийн цаглана. Энэ хүн нам гүмдөнд цагийн энэ хүн нэгэн химнэлттэй цохилттой зэрэгцэн цонх цохлон шуурах цасан шуурганы эсгэрийн хаа нэгтэй хатах нь ямар нэгэн амтан орд дуу тавин уйлж байгаа ч юм шиг. Гадаа 5 алхмын цаадахыг ч харж боломгүй цасан шууран эсгэрч амтай голтой бүхнийг хөлдөн өчүүхэн гал цогийг нь унтраахаар тэмүүлэх мэт хахир хүтнээр үлээх ажээ. Сарч гарсангүй. Түнэр харанхуй гихч энд түр саатан амарч байна уу гэлтэй. Зөвхөн уулын мухардах энхүү хараал хүрэн модон байшингаас ялтах бүдэг гэрлэл ойр орчныг чадан ядан гээгүүлнэ. Магадгүй соёлт ертөнцөөс тэд аль хэдийнэ тусгаарлагдаж үхлийн өмнөх нэгэн орон зайд хавчигдсан мэт. Унтарч буй модны цочил сүүмэлзэн цогшиж хүйтэн ханд хурганы завсраар чимээг үхэн нашаасаар байлаа. Асаагаа дудаж буй талаасаа доош орсон лааны сүүмэлзэх гэрэлд байшингийн зочны өрөөний хүрэн хан тодрон харагдана. Энэ удаад хан лааны гэрэлд хүрэн гэхээсээ илүү цусан улаан өнгөөр тодорч ялзарч ихэлсэн таацны дээр модны сүүдэр хүртэл ямарваа нэгэн аимшигт амтныг нууж буй мэтээр харагдах нь аимшигтай. Одоо ганцхан зочны өрөөний хаалгыг нь хаасан өөдрүүл нүдэн гялалзан ширтэх аж. Хаалга бүрмэл шилэн цонхтой бөгөөд тэрхүү цонхны цаад хэсэг рүү од аль болох харахгүй хичээн сууна. Цонхны цаана өөрөөр хэлбэл тэрхүү хаалганы цаана хав харанхуй. Тэр харанхуйд хэн нэгэн байгаа бөгөөд өөрийг нь ширтэн харж байгаа гэдгийг оюун батлан өөрт нь шивнэна. Хажууханд буудан дээр түүний хүү дүүгийнхээ хажууд ээжийнхээ хамтаар унтаж байлаа. Тэрээр эхнэрээ хичнээн оролцсон ч сэрэж чадаагүй тэр яг л нойрсуулах тариа хэтрүүлсэн тунгаар тариулсан мэтээр нам унтсан байлаа. Осолдолгүй жигтгэн амьсгалаар нь түүний амьд байгааг мэдэж байсан ч тэрээр түүнийг зөвхөн унтаж байгаа хэмээн өөрийгөө тайтгаруулж байв.
Өнөөдөр түүний хувьд дааж давшгүй хүнд явдлууд ар араасаа тохиолдож байхад нь хажууд нь хин нэгний дулаахан үг ядаж багахан төдий инээмсэглэл дутагдж байгаа нь мэдрэгдэж байлаа. Од төдөлгүй гүн нойронд дийлдэгдэн буйдан сандал дээрээ унтаад өглөө. Тэрээр хүүгээ тэврэнгүүхэж хүүгийнх нь амнаас цагаан хөөс цахран нүд нь аимшигтайгаар бүлтийн царай нь хувхай цайн хөрссөн байлаа. Араас нь хин нэгний хурдлангүйг чимээ сонсогдоход тэр улам хурдлан гүйлээ. Эргэн тойрон дан модоор хүрээлэгдсэн ойн жимээр тэрээр өвдгөө хүрсэн цасан дунд амьсгаатан гүөх ажээ. Од эргэж харахыг хүссэнгүй. Хүүхдүүд инээмсэглэн зөрсөн ч од гинэт саяны харсан аимшигт зүйл эргэлзэн дахин эргэн харлаа. Анх харахтаа хүүхдүүдийг явган суусан мэтээр харсан ч энэ удаад тэрээр бүхнийг тодорхой харлаа. Хүүхдүүдийн гар болон хөлийг хэн нэгэн идчихсэн байв. Шархуу ганц үлдсэн гараараа дүүгийн тэрч харин борхуу хөвгөлтөөгөр инээхэж. 1 2 3 хаалга онголоо. 4 5 6 цухтаад хэрэггүй. 1 2 3 нүдэн анаарэ. 4 5 6 битээ уйлаа уйлаад нэмэргүй. Химээ хүүхдүүдийн дуу хоолойг од сонсов. Од тэр жигтэй гүйсээр байшин руу ороод ирлээ. Зочны өрөө, гал тогооны өрөө, коридор, дээд давхрын шат тэр жигтэй цуснд бодогдчихэ. Харин дээд давхраас хин нэгний төчгөнэн бууж ирэх чимээ дуултлаа. Ганцхан булангийн өрөөл нээлттэй мэт харагдахаар нь хүүгээ тэрсээр од тэр чигээрээ гүйж ороод хаалгаа чангагийг чинь хааж дотроос нь чойжлов. Өрөө тас харахгүй байлаа. Тэр хүүгээ тэрврээд хөлөө нуулан бохирон суугаад чимээ чагнан хан наллаа. Гинэт бүх зүйл чив чимээгүй болчихов. Нөгөө түчгнээд байсан чимээ, чихэнд нь дуулдаад байсан шархуу борхуу хоёрын дуулах дуу бүгд арилан одож хав харанхуй ба нам гүмэл үлдэж хоцорсон байлаа. Чив чимээгийн дунд хүүн гинэт хачин хоолоогоор инээхэн тэр. Гайхсан од харанхуйд хүүг сайн харахын тулд ойртуултал гинэт гар нь хүндрээд ирэв. Түүний тэрч буй зүйл нь хүүн биш байлаа. Тэвэр дээр нь байсан зүйл гинэт сүр сархийн харанхуйн дунд өөрийг нь нөмрөн авахад од муухай хашгирлаа. Хамаг хөлсөн цутгажсан одыг сэрэх үед лаа бараг бүхэх гэж байв. Ажуухан бүхэж буй лааны хажуугаар зочны өрөөний хаалганаас харанхуй сүдэр наашлан алхам малхмаар ойртоход од бушуухан босож тавир дээрээс лаа авахар ухс хийлээ. Дээд шургуулганд байх ёстолоо байрандаа байсангүй. Унтарч буйлаа эцсийн удаа дүрс хийгээд утаа ууган унтархад харанхуй сүдэр үүнийг л хүлээж байсан айтай өрөөг бүрхэн авлаа. Яг энэ мөчөөс үхтлээ айж байсан од бушуухан эргээд доод шургуулгануудыг ухаж эхлэв. Гэтэл зочны өрөөний хаалга хягтнан зөөлнөөр онголоо. Тэр ороод ирлээ. Гарт нь жижиг хайрцагтай шүдэнц тааралдах шиг болоход од ухасхийн шүүрэн авч онгоолоход нэгийг зурлаа. Шүдэнцнээс дүрсхийсэн гал өрөөг гийгүүлэхэд холдон одож буй харанхуй сүдэртэй хамт хаалга тас хийтэл хаагдав. Харин хаагдаж буй хаалганы завсраар хүйтэн хөх гар цаашлан отохыг од харж амжив. Цаг шөнийн 12 цаг 30 минут болж байлаа. Ёстдугаар бүлэг шүн дунд. Шөнийн 12 цаг 30 минутаас 2 цаг. Нэг гартаа асаасан шүдэнцээ барьсаар нөгөө гараараа шургуулган онгичин од хэсэг зогслоо. Байс хийгээд шүдэнц нь дуусан унтрахт өгөхөд од яаран салгалан дахин нэгийг асаана. Энэ байдлаар тун утахгүй бүтэн хайрцаг шүдэнц дуусна гэдгийг ойлгож байсан тул тэрээр цааш үргэлжлүүлэн хайлаа. Өрөө нэг бүдгэрэн нэг тодорно. Дахиад л бүдгэрэн
гэрэл бүдгэрхтэй хамт одыг айц нөмрөн авлаа. Одоо түүнд ердөө 3 ширхэг шүдэнц үлдсэнийг тэр хяламхийн харав. Од уламж идэвхжлийн хайсаар байв. Энэ хараал эзэн лаан хаана байна? Чөтгөр гэж химэн од өглөнгээ дараагийн шүдэнцээ зурлаа. Одоо түүнд 2 шүдэнц үлджээ. Гинэт чихэнд нь хин нэгэн хан майжлан зурах муухай чимээ сонсогдоход нуруу нь хүйт оргин эргэн харав. Зочны өрөөний хаалга хаалттай хэвээрээ байсан ч гялгар шилэн хаалганы цаанаас хин нэгний нүд түүнийг цооширдэх аж. Одоо чимээг өхөн явлаа. Асаж байсан шүдэнц угтаа дөхөн ирж түүний хурууг халуу төөнөглөх аж. Дахиад нэг шүдэнц. Одоо түүний гарт ердөө ганцхан шүдэнц үлдсэн. Түүний бодлыг таах мэт хаалганы цаанаас хүүхэд том хүний мэдэгдэхгүй хүйтэн инээд хягтанлаа. Шүдэнц аажмаар бөхөж эхлэхэд хаалга гинэт аажуухан онголоо. Гинэт шархүүгийн инээс нь толгой хаалган завсраар цугуухан тэр. Од инээж байгаа. Аль эсвэл ярцааж байгааг нь ялгаж чадсангүй. Хүүг амьд байгааг нүдэндээ итгээгүй од барьж байсан шүдэнзээ ширээн дээрх талхны хэлдэрхэд зоож орхичход хүүгийн зүг хурдлан алхлаа. Шархуу амьд байсан бахан. Амьд байх нэ. Тэгвэл бас борхууч химэн од амандаа өглөөд тэрхүү толгойг тэрхээр гараа сунглаа. Гэтэл гарт нь нэгэн нойтонцол мэдрэхтхэн тэр. Нүднийх нь өмнөөр шархүүгийн тасарчихсан толгой газар пидхийн унхан сонсогдлоо. Энэ чимээтэй зэрэгцээд шүдэнцний гал унтарч өрөө түнэр харанхуйд автав. Гинтэл маш хүчтэй сэгсгэр зээл дайран орж ирээд гарнаас нь хазаад одыг харанхуй руу чирлээ. Од сандран хармаанда буй сүүлийн ширхэг шүдэнзийг зурхаар нөгөө гараа халаас руугаа хийгээд сүүлийн шүдэнзээ гархан ирж зурууланд нь дөнгөж зурж амжив. Дүрсхийн ассан галны хурц гэрэлд бөхтгөр сэгсгэр амтан чарлан гарыг нь тавиад цааш дээд давхрын шат руу дөрвөн хөллөн мөлхлөө. Чөтгөр хэч юу вэ? Химэн од хашгараад хаалгаа бушуухан хахаар түлхлээ. Хаалганы хаагдаж буй завсраар нөгөөх амтан эргэж одыг ширтэн байв. Нүүрний арьсан цэлдэн хөх хийгээд үрчлээдсэн хамар нь цаашаа чихэгдэн орсон хурц шүдтэй ам нь тэр чигээрээ цуснд бодогдсон толгой бие хийгээд гар хөл нь нэл хар үсэнд баригдсан цэлдэн хөх биетэй айтгаар бүхтөр үзлийн муухай амтны царай зэрвэсхэн харагдаад өнгөрөв. Царай нь хувхай цайсан од хаалгыг таглан зогсоод доош харвал хөлийнх нь харалдаа унтарсан өөхөн дэн хэвтэж байлаа. Асаалттай дингээ ширээн дээр тавиад зочны өрөөний хаалганы урд хүнд буйдангаа чирэн ирж таглаад цагаа харвал шөнийн 2 цаг болж байлаа. Шүн дуусах болоогүйг илтгэх мэт цонхны цаана түнэр харанхуй ноёлно.